ингээл газтай ундаа гэдэг уурж үзэх хүмүүс бол зарим нь пив байна гэл. Хүүхэд наснд хүргэж өгдөг бизнес гэдэг байгаа штэ. Хүмүүс ингээд одоо 60 70 80 оныхон бол бүгд мэдж байгаа уунгууд яг ингээд бид нэр 100-ийн ундаа яг хүүхэд тахтаа уужсэн штэ ч гэдэм үү. Бидний үед 50 байсан штэ гэдэг ч юм уу ингээд хүүхэд насаа эргэж дуртай. Тэгээ тэр болгоныг нөгөө харж өсөж байгаа хүүхдүүд бол ерөнхийдөө ер нь бол баг дөөрч тийм үү гэж бодоод байгаа. Тэрнээс биш би ингээл заавал чи хичээл хийх ёстой ч бас яг өөрийнхөө байлгадаг. Хизээч чи хичээл хийх ёстой, гэрийн даалгавраа хийх ёстой гэдэг тийм байхгүй. Чи уулын сайн сурчих юм бол те ийм хүн болно шүү дээ гэдгийг ингээд ойлгуулчихна. Тэгэл ойлголцсон байхад бол тэгээд хүүхд өөрөө одоо жишээлбэл манай хүү одоо урд бас сурж байгаа байхгүй. Тэгээд жоохон хэцүү байгаа юм шиг үлээ гэр орноос санаа төрүүлээд ирмээр байна гэл. Тэгэхээр за миний хүү одоо ингээд 14 хоног үлдсэн байна. Чи энэ 14 хоногийг өөрөө чи төвчий гэж бодож гинүү зүгээр шууд ингээд хаяал ирэй гэж бодож гинүү чи өөрөө шийд гэл ингээд дандаа өөрд нь ингээд юу хүчдэг сонголтыг үлдээ чин тэнгүүд өөрөө хүүхд чинь бодоод хэлдэг шүү дээ. За сайн байцгаана ингээд санаа суй подкастын ээлжлэгийн шинэ дугаарыг хүргэлж байна. Энэ удаагийн дугаарт манай санаа суй подкастын зочноор Гой санаа компани үүсгэн байгуулагч одоо Аманда буюу сүүлийн сошиал төр хүмүүс нэлээд сайн мэдж байгаа рилээр нэлээд алдартай явж байгаа Ариун Жаргал гэж байна хүрэлцээрсэн байна. Өнөөдрийн дугаараар бүгдээрээ түүний амжилт болтуулан одоо хэрхэн энэ компани амжилттай үүсгэн байгуулсан талаар зөндөө гоё түүхүүдийг сонсох нэ. За сайн байна уу та? Цаг гарган хүрэлцээрсэн их баярлалаа. За өрсөнд баярлалаа. Урилгыг хүлээж аваа жоохон сандарсан. Таныг бол одоо танаа гэр бүлийг сошиал төр хүн болгонгоор одоо үзэг үрэлийг мэдэхгүй хүн бол ховорхон байгаа хаа. Ямар нэгэн байдлаар дүрсийг харсан байх гэж бодож байна. Тэгэхээр ер нь та ер нь одоо өөрийнхөө бизнес энэ гарааг ер нь анх хэрхэн эхэлж байваа? Одоо Гой санаа гэдэг их гоё нэртэй компани шүү дээ тий. Хоёулаа хамгийн эхлээд энэ яаж хэрхэн бизнесээ босгосон энэ түүхээс эхлэе гэж бодлоо л да. За би нөгөө шин тэндэг компаниар анх Dayo ундаага оруулж ирчихсэн хүмүүс бол миний бизнесийг Dayo гэдгээр л өөр мэдж байгаа. Сүүл эхэндээ хүмүүс бол намайг нөгөө Аманда гэдгээр нь мэдхгүй Dayo ихч гэдэг болсон байсан ш нэг хэсэг. Тэгэл ундаага ингээл барайл анх нөгөө оруулж ирчээл ундаага ингээд борлуулах гал ингээл яваад ангот хүмүүс ингээд Dayo ихч гэд нэртэй болсон байсан. За Dayo-г бол яаж оруулж ирсэн бэ гэхээр энэ бас амар санаандгүй. Зөвөр би өөр хотод сурдаг байсан. Тэр үед нөгөө хүмүүс чинь яг л ууж эхэлжсэн байхгүй. Тэгээд би нэг их бас ундаа уудаггүй байж байгаа тэрийг сонирхоод уугаад утсан чинь яг бидний нөгөө жоохон бахта уудаг байсан 100-ийн ундаатай ижлэх амттай. Тэнгүүт нөө эн чинь айгүй сонирхолтой юм биш үү? Монголчууд бол айгүй мэдх юм байна. Гэхдээ тэр үед нэг бизнес болгоё гэж бодоочгүй зүгээр нэг найзтай яриад энэ Монголд орох юм бол ер нь болмоор юм байна гээл орхисон байсан. Тэгсэн чинь л сүүлдээ би тэрний нөгөө нэг юм Монгол руу ингээ оруулах гэж байгаа хөөцөлдөж байгаа хүнийг мэдчихлээ. Чи холбогдоод өцгөө чи оруулаад өцгөө гэв. За тэгээ бид нэр очиод нөгөө хүмүүстэйгээ уулзаад тэгсэн чинь тэд нар чинь бас өндөр шалгууртай байдаг юм байна. За эхлээд одоо 50,000 юан тэр үед бол 50,000 юан байршуулад 50,000 юан гэдэг чинь 25 сая төгрөг шүү дээ. Байршуулад бүтээгдэхүүнээ захиалдаг. Захиалчаад эхний 2 машинаа захиалж үзээд борлуулж чадах юм бол өргөжлүүлж өгнө, борлуулж чадахгүй бол тэгэл дистрибьютор болохгүй гэд. Ер нь бол жоохон бид нарыг л нэх хүлээж авахааргүй тийм том компани болохоор тэгээ монголчин бас нөгөө жижигхэн зах зээлтэй шүү дээ. Тэгээ хэсэг бас хөөцөлдөж явсан. Тэгэж явж байгаа л нөгөө нэг хятад талдаа нэг супермаркет эрхэлж ирсэн эхнэр төхөр 2 найзтай. Тэр 2 мань хөөцөлдөж явсараад болгоод тэгэл анхныхаа 2 машиныг оруулж ирсэн дээ. За тэгэл ойролцоогоор 19 оны яг 7 сар яг наадмын өмнө оруулж ирсэн байхгүй юу? за. Яг наадмаар яг борлуулах юм бол ер нь хүмүүст ядаж таниулах нэг жоохон боломж байна гэж хараад за наадмын өмнө оруулж ирээ гэд. Тэгээ эхний хөрөнгө оруулалтыг бол манай нөгөө 2 мөнгөний гаргаад оруулж ирээд би зөвхөн зарах борлуулах үйл ажиллагааг нэрхтийгээд шууд оруулж ирсэн байхгүй юу? Зөв. Өөр Монгол найзан туссан гэсэн үг. За. Тэгэхгүй бол ер нь бол монголчууд бас нэлээд олон очиж үтсэн билээ. Одоо Монгол руу борлуулъя гэх тийм. Тэгээд ерөөсөө өгөөгүй байсан юм билээ. Тэгээд яг газтай ч юм уу гэх тийм гоё. Тэгээд тэр үедээ бүр ийм том болгоод ч юм уу сүртэй бизнес болгоё гэж юу бодоогүй. Би чинь жоохон нөгөө боловсрал тал руугаа нэлээд хөөцөлдөж явж исэн үе. Ер нь боловсрал судлаач тал руугаа л тэгэл ер нь хаттад ч юм уу өөр нэг газар л тэгэл амьдрал тэр чиглэлээр ажиллах байх гэж бодож байсан байхгүй. Тэгсэн чинь л яг 19 он
100 оруулж ирээл борлуулж үзээд ихний борлуулалт бол мэдээж хэцүү. Тэгэл хужаа ундаа гээл газтай ундаа гэдэг уурж үзээ хүмүүс бол зарим нь пив байна гэл. Тэгээ ногоон лацтай яг нэг тэр чинь нэг урдаа бол шилтэй идэг штэ. Шилтэй юм лац байсан байхгүй юу. Тэгээ сүүлд бид нөгөө шилтэй нь оруулж ирэх гэхээр нэгдүгээр тээврийн зардал өндөр, хоёрдугаар нөгөө шилээ буцааж авах маавн гэх тэр үед нэг жоохон тиймэрхүү байхаар ногоон тэм лац захиалаад. За тэгээд лацтай олгож оруулж ирээ. Тэгсэн тэгэл жоохон пив шиг. Тэгэл эхэлж ийсэн да. Бүр оруулахын тулд зориуж нэг лаазын савлгаанд шилжүүлсэн гэсэн үг тийм. Уг нь бол лаазанд гаргадаг юм тийм. Тэгээ лаацтай эхлээд гардаг байсан. Эхлээд зөвхөн шилтэй. Тэгээд нөгөө тээвэрлэлтийн явцсайгаа бас бодоод нөгөө илүү хялбар шилчин бас хагарахтай амархан штэ. Тэгэл жин дарна л та. Тийм бид нар чинь тэгээд бас нөгөө компани маань ч гэсэн хэрвээ олон улсад бид нар ингэж гаргаж байгаа юм бол бас олон улсынх нь нэг Монгол улсын хууль тогтоомжинд нь жишгэнд нь нийлүүлээд яг таарсан тийм нийцтэй юм хийж өгье гэд тэгээ бүгдийг монголоор орчуулж өгөөд тий шинээр ингээл лааз биднэрт бүр зориулж хийж өгсөн. Тэгэл оруулж ирсэн дээ. Тэр зориулж хийж нэхэр борлуулалт үнэхээр сайн байсан гэсэн үг байна тий. Эхлээл яг гэхдээ юу штэ айгүй их тийм дэнчин тавьж байгаа байхгүй 50,000 вон бол дэнчин тавина гэдэг нь бид нар лааз захиалахад маш олон ширхэг лааз захиалсан. Тэр борлуулагдах нь ерөөсө тооцохгүйгээр заавал одоо жишээлбэл 500,000 ширхэг лааз ч юм уу сая ширхэг лааз ч юм уу заавал тийм олноор захиална. Тэрнээс биш бид нэр 2 машин ундаан зориулаад лааз захиалах гэсэн юм баг. Өрчилж хийж олон тоогоор. Тий, заавал олон тоотой гэж захиал авт юм л. Тэгээ бид нэр 2 машинаа яаж борлуулахаач мэдэхгүй гэж баахан олон лааз захиалсан. Тэгсэн хэрнээ 2 машинаа оруулаад ирсэн. Тэгэл 2 машин борлуулах гэж л. За одоо ингэж одоо компанитайгаа холбоо өрөөд бүтээгдэхүүн авчлаа. Монголд ороод ирлээ. Тэгээд борлуулах процесс юу н ямар ингэж хүндрэлтэй асуудал юу н одоо бидний хэлдэг фейлдчихсэн гэж ярьдэн шүү дээ. Уналттай юмнууд хэрэг тохиолж байна ч бас ихний хэлж ингээл та бас өөрөө явжсэн баг те. Тий. Тэгэл гайл бүрдүүлэхээс эхлээл зөндөө асуудал байна шүү дээ. Ер нь бол тэр үедээ хамгийн баг анхны хятад бүтээгдэхүүнийг яг гайл мэдүүлээ татварын төлөөд аль биесээр ер нь оруулж ирсэн компани бол яг манайх. Ихэнх нь урдаас бол ер нь жоохон ганцгаар маягаар оруулж ирдэг ч юм уу тий. Тэгэж орж ирдэг байсан. Тийм болохоор нөгөө бүртгэл бол урдаас нилээд төвхтэй ажил байсан юм байлээ. Би эндээс нэг найзтайгаа яваал нэг эмэгтэй найзаас суулгаад машинтай замын өдрөө очиад замын өд чинь тэр үед дөө шороогоор шуурсан амар байт юм ба штэ. Тэр мэрийж мэдгүй очиад хэвээр баахан шороон дунд гайла бүрдүүлнэ гэж тэнд байсан бас нэг замын өд ихч туссан манай нэг хамаатны ихчүүдий тэр туслаад анх оруулж иржсэн. За оруулж ирээл бас юу агуулах энэ төр олох чинь бас тийм амархан биш юм байна. Тэгээд хотын төвд ойрхон агуулах болохоос эхлүүлээд ажилчид болохоос эхлүүлээд ажилчид олдохгүй хэдэн найзуудаагаа гуугаал би нэг юм ундаа авчирсан юм хэдүүлээ зарьяа гэд. Нөгөө хэдэн зүгээр нөгөө нэг юм кола барайл кола аваа гэж байгаа юм шиг л ер нь бодоод байгаа байхгүй юу. Ер нь их ундаа зарах чинь ихээр намайг тоож хүлээж авсан хүн ер нь л байхгүй. Тэгээд яг ойр тойрны байсны 2-3 найзтайгаа нийлээл борлуулах галын тэргээр яваал. Тэгэл нэгээр нь барьж явж байгаа л амсаж үзгээл хэсэг явсан. Тэгж жаал нэг өдөртөө нэг хайрцаг борлуулах юм бол өнөөдөр бүтэн хайрцаг борлуулчлаа гэлээ. Тэгээд өөртөө ямар ч нэгдүгээр компани туршлага байхгүй, хоёрдугаар яг тийм юм борлуулж исэн туршлага байхгүй. Тэгэл хэдүүлээ чинь заа энийг яаж борлуулдаг юм бол яаж бүртгэдэг юм бол юу ч мэдэхгүй. Супермаркетад ч яаж бүртгүүлэх мэдгүй тийм туршлагагүй шууд оруулж ирж байгаа амар харанхуу. Тэгээд манай нэг найз хөрхийн бас дэлгүүрүүдээр барьж явж байгаад нэг борлуулагчтай танилцсан баг. Тэр нэг борлуулагч бас биднэрт нэлээд чиглэл өгсөн ингэж борлуулдаг дэлгүүрт одоо оруулахын тулд нөөц төлөгч байх ёстой гэл тэгэл нөгөө компанийн баахан юмнууд чи эхнээс нь сурч эхэж байгаа байхгүй. Тэгэл явсан да. Хингээ бүх зүйлийг сурсан биш тий. Тэгсэн. Явцын донд компани байгуулсан гэсэн үг мэн тий. Компани бол байсан. Өмнө нь бас юм хийж үзэх гэж юу н оролцсон. Тэгтээ бүтлгүүтсээр л байсан байхгүй. Тэгж жаад энэ дараа хамгийн одоо гайгүй явж байгаа энэ бизнес болж таарсан. Өмнө тэгвэл танд бас ингээд айхтар ингээд сургамжуулмаар гоё бүтлгүүжсэн кейс гэдэг гоё гинэ. Сургамжтай зүйлс юу байгаа л. За яг өмнө нь гэхээр
ресторан ажиллуулж утсан. Мгм. За ер нь хүн болгонд баг яг нэг ижлэгэн нэг юм замлаар явсан байдаг те. Ресторан, бар, караокенд ажиллаж үзсэн байдаг. Ресторан, бар, караоке нэг түрээслээд ажиллуулах гэж оролцсон байдаг. Манай үеийнхэнд ер нь бүгдэнд нь тийм туршлага байгаа. Надад нэг бас тийм туршлагууд байгаа. Тэгээд нэг хамгийн урт нь 2 жил ажиллаа. Тэгэл ер нь л хамгийн их хүчгүүддэг юм нь боловсон хүч юм бэл. Хүний нөөц дээр. Тий. Тэгэл хүмүүс жоох ажиллаж байгаа л байхгүй болчдөг. Жохон юм сураал. За энэ яг болох нь дэ гэж итгэл байхгүй болчдөг. Тэгээ байхгүй болохдоо ямар ч нэг ажил мэжлээ хүлээлгэж өгөхгүй шууд ирэхгүй алга болчдөг. Тэр нэг айгүй аимшигтай. Одоо борлуулалтан дээр ч гэсэн ингээд зөндөө олон ингээд ундаа бүтээгдэхүүнүүд өгөөл гаргаал баахан газруудаар тараачаал алга болчихно. Бид нэр буцаа тооцоогоо нөгөө нэг ав харга байхгүй ямар газар тараасан юм бөөмэд тийм явдлууд бол бас их гардаг. Яг тэрэн шиг л ресторан ажиллуулж хат ч гэсэн ингээд хариуцсан хүн алга болоод ч юм уу тиймэрхүү л юмнууд их байна да. Тийм зүйл одоо бас хаас айгуул байх шиг байна дөө Монгол Харин гэнт тий. алга болдог тий. Харин тий. За одоо тэгэхээр манай подкастын уламжлалт асуулт нь болохоор нөгөө нэг юу байгаа. Гэсэн баг их зочноо зочин болгоноос асуу тий. Та орлогын хэдийг хүсвэртэй гэх тэр нь одоо заавал нэг солонгос олон байх албагүй л тий. Нэг ч үеж болон тэгээд энэ асуулт маань гарч ирж байна. За яг нөгөө нэг social content хийдэг болсноос хойш орлогууд бас нэмэгдэж байгаа. Өөрөө бас нөгөө fashion болоод нөгөө beauty модель хийж байгаа хэдэн компаниудад урт хугацааны гэрээ хийгээд за тэгээд контентоо бол ингээд бүх байгууллагуудын саналыг хүлээж аваад ер нь чадах юмнуудаа бол хийгээд явчихна. Тэгээд тэр хоёр болж байна. За тэгэл энэ ундаа зармаг. Одоо манай компани 2 компани дээр нийт 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн оруулж ирж борлуулж байгаа. Тэр бол бас нэг орлогын өсвөр нь баха. Тэгээд нэг юм орчуулга бас хийж байгаа. Хятад хэллээс гаднаас хүмүүс ирэхээр бас авч хүмүүстэй ингэж холбож өгнө. За нэг тиймэрхүү л ажил хийж байна дөө. Зөндөө 10 гаруй брэнд гэдэг чинь бас олон ажил ихтэй. Тэгэхээр энэ гоё санаа гэдэг нэрийг та өөрөө бодож өгсөн үү? Гоё санаа гэдэг компани өмнө нь байсан компани. Тэгээ байсан компани өөр дээрээ шилжүүлж авсан. Тий. Гоё ховор нэр. Харин айгүй гоё нэртэй байгааз би бүр нэрэнд нь болж баг би л энэ компани авахстай гэсэн. Санаа суй подкастаар гоё санаа компанийн орж байгаа. За одоо ингээд та сая сошиалоос хийдэг бас орлогын нэг хэсэг болж байна гэж ярьлаа шүү дээ. Ер нь хизэнс гэж одоо энэ контент руу орж ирсэн бэ? Ер нь орё гэж өөрөө бодож авсан уу? Хүмүүстэйгээ гэр бүлтэйгээ ярьж байгаа шийдсэн үү? Тэ? Энийг сойрхолтой зэдэг байгаа юм л та. Эн чинь бүр нөгөө ковидын л ач тус шүү дээ. Ковидоор л бид нар чинь хийх юмгүй байж байгаа л ер нь сошиал руу орсон шүү дээ. Тэгээд нэгдүгээрт тийм хоёрдугаарт нөгөө би чинь нөгөө ундаага нөгөө хүмүүс таниулах зорилгоор бас ингээл янз янзын юм хийж үзээл сошиалор тэр үед бол хүмүүс хүлээж авах нь илүү болцсон байсан учраас UBS телевизтэй хамтраад бас нэг юм сошиал соёлтой оролцсон ураатай нэг юм бас нэг подкаст маягийн юм хийжсэн. Тэрэн дээрээ нөгөө ингээл ундаага тавиал зөвхөн ундаага л уулна хүмүүст ингээд мартуулахгүй тул тэр үед чинь бид нөгөө хил хаацсан юм оруулж ирч чадахгүй бараг 2-3 жил юм оруулж ирч чадаагүй шүү дээ. Тэгэхэд хүмүүс би арай хийж нөгөө нэг таниулж исэн бүтээгдэхүүн маань байхгүй болчих гээд байдаг. Тэгэнгүүт нь тэрийгээ сошиалаар харуулахын тулд сошиал дээр бас өөрөө нэлээд янз янзын юм хийжсэн тий. Бид нар чинь ундаагүй болчиход баг ундааныхаа сав мавыг лаз мазыг тавьж байгаа нөгөө зураг авдаг. Тий. Тэгээд ер нь сошиалтаа нэлээд орцсон. За тэгээд би нөгөө урд сурж исэн учраас сошиалаар хүмүүс мөнгө хийж мөнгө олж байгааг бол бас нэлээд мэдчихсэн учраас за энэ салбар бол бас хөгжиж болох салбар шүү гэж бас бодож исэн. За 19 оноос л ерөөхдөө ихсэн байна да. Тэгэл өөрөө ганцаараа юм хийж эхлээд л ганцаараа бас янз янз юм ярьдаг байж агаад хүмүүст хэрэг болох ч юм уу гэд бас жижигэн зөвлөгөө маягийн юм жоохон хөвгөлтэй маягаар өгдөг. Тийм байж байгаа л манай охинч орж ирэл тэгэл манай нөхөрч орж ирэл. Тий, тэгэл баг дөрвөлээ гэр бүлээрээ л хүүнээс идэх. Тий, сүулт ихчгээд агаал хийгээл. Одоо тэгэхээр таны нийт ингээд компани ч юм уу хувийн ингээд сошиал одоо дагагч нь багцаагаар хийдэг бол би сайн мэдэхгүй юм л та тийм. 215 байсан баха. За. Ер нь дандаа контентууд органикаар явж байгаа тийм буст хийхгүйгээр. Тий, буст хийдгүү шүү дээ эсвэл. Хүмүүс нөгөө ихтэй нөгөө хөгжилтэй байдлыг нь харж үзээд байх шүү гэж мэд хэдийг бол тий. Зөв. Одоо ингээд контент хийж байгаа хүн болгонд л нэг толгордог асуудал гэдэг байхгүй хийж байгаа. Тэгэхээр ингээл
нийт комментийн 10% нь одоо үгүй яадаг ч гэдэг юм уу. Янз бүрийн юм гарч идэг. Тэгэхээр контент хийж байгаа хувцас нь иймэрхүү зүйл толгорж аваад яхан даваад гардаг нь сэтгэл зүйн дархлаа гэж ярьдаг л да. YouTube руу дэлдэг. Энэ гайгүй суудсан уу? Ер нь анх үед иймэрхүү сонь хүмүүс орж ирж байсан уу? Юу гэж ийсэн? Байна. Энэ болохоор бүр нэлээ дээр үед мэдрэгдэжсэн юм мэдгүй. Ямар ч байсан тийм амар хүчтэй цохилтонд бүр нэлээ дээр үес орж исэн. Охин бол дөнгөж 12 3 таа байх үесэл ер нь дархлаатай болоод эхэлсэн. Бид хоёр тэгэл сошиалд ийм байдаг юм байна гэдгийг ер нь л дээр үес мэдсэн. За тэрнээс хойш бол тэгэл янз юмнууд орж ирэхэд бол тэгэл тоохгүй. За хай хараагүй юм шиг орчихъя гэл. Яг нь нэлээд жоохон зарим үед яг ингээд заримдаа ингээд хараад ахад яг хин нэгний шарахыг мэддэг хүн яг тэр шарахыг ноонж бас хэлээд нь штэ. Тэгэхээр яг зарим нэг хүмүүс бол яг ойр дотны хүмүүс байгаа нь ажиглагддаг байхгүй. За энэ яг намайг мэддэг хүн л байна да гэл. Эсвэл манай хүн нэг мэддэг хүн байна да гэл яг нэг тийм эмзэг цэгүүд дээр бас тэгж байгаа хүмүүс байдаг. Зүгээр санаандгүй ингэж байгаа хүмүүсийг бүр таадгүй ш. Харин тий. Яг ингэж огт нэг миний л мэдж байгаа ганц хоёр төгүүдийг нэг хүмүүс чигээр за энэ ойр хүн байна гэж юу реактэж орж идэх. Тийм одоо бүх хүмүүст л байдаг бахан одоо контент хийж байгаа хүмүүст. Одоо л та бүхний одоо энэ пэйжүүдээр нь ер нь ямар шүү бүтээгдэхүүн хамтрах гэж тантай санал холбогдож байна. Хүнс гэж байна уу? Гэр ахын талын бүтээгдэхүүн үү? Ямар төрлийн бүтээгдэхүүн дээр та ажиллаж байна ер нь? Сүүлийн үед бол бараг л бүх төрлийн бүтээгдэхүүн байна. Яг нөгөө нэг фэшн тал руугаа, хувцас тал руугаа бас байна. Тэгээд гоо сайхан ингээд зарим компаниуд чинь урт хугацааны гэрээ хийчихээр би бас зарим авах боломжгүй, нэмж авах боломжгүй. Адил төстэй. Тий, адил төстэй бараа бүтээгдэхүүн. За тэгээд манай үндэсний брэндүүд бас аюух орж ирдэг. Нөгөө сүүс бүтээгдэхүүн. Тэгээд арьс шир. За ер нь бүхэл юм байна дөө. Тэгээд бүхэл рекламуудыг нь болж өгвөл гоё хийгээд өччихсэн, хүмүүст хүргээд өччихсэн. Хийснийхаа дараа бас бодож та эдний маань хүмүүс үзэж гин үү? Хүмүүс ер нь авах нь уу гэд буцаад нөгөө компани руугаа за борлуулалт нь яав жоохон нөлөөсөн үү гэл. Тий. Буцаж санаа тавьж асууж яа. Харин тий өөрөө нөгөө бизнес эрхтэгч болохоор бас яг хийгээд орхиж байгаа шүү тий. Тий, яг борлуулах гэдэг чинь хэцүү гэдгийг би нөгөө мэддэг учраас за эднийд яг ингээд нэг хийгээд өччих юмсан да. Яг иймэрхүү хүмүүс л энийг үзэндээ гэл нилээд бодож хийдэг. За тэгвэл анх та ингээд 2019 оноос хойш ингээд юм аа гэсэн тухайн үед бол цөөгөлөө л байсан баг. Одоо ер нь таны компани ямар хүчтэй, хэр том руу тухайн үеэсээ тий хэр хэмжээнд амжилт үзүүлв гэдэг тий. Яа бид нэр эхлээд ёстой л нэг 5 хүнтэй л байсан баг. 3 4 найзтайгаа нэг нэгтлэнтэй тэгэл нэгтлэн ч манай найз тэгэл бөө найзуудын л нэг компани болчихсон. Одоо яа 30 ажилтнтай. Дөрвөн агуулгаас бараа бүтээгдэхүүнээ зөөгөл тэгэл яг хуу хитрхи том нүсэр болох юм бол бас л нөгөө ачаалал асуудал нь бас нүсэр болох учраас бас амар тэгж огцом том алхахыг бол нэг амар яахгүй. Одоохондоо бодоогүй байна. Жохон доктортой ингээд баг ууршлах бол эдийн засаг бас нэлээд тааварлахад хэцүү байгаа учраас тэгж нэг хитрхи хүчлэхийг бол хүсгүй л байна. Таашаа нэг контент хийж байгаа гэсэн. Ер нь зохиолоод та өөрөө бүгдийг гаргаж гинэ үү? Бүгдээрээ хамтарч гаргаж гинэ үү? Жин зохиол сонирхолтой л хүнийг татах гэдэг чинь энэ их сонирхолтой бодож олно гэж байна тийм. Харин тий. Зохиолч ястай толгоо өвтгдөг. Ер нь бол ихэнх зохиолуудаа л би бодно. Ер нь би жоохон юм бодох дуртай. Юм унших дуртай. Нилээд тэгж юм судлах сонирхолтой байхгүй. Тэрэн дээрээ толгуурлаад юмаа бодно. За тэгээд ирсэн бүтээгдэхүүнээ бас судлана. За яг энийг хэрэглэгчид яг аль өнцгөөс нь хүлээж авах вэ гэдгийг бас бодно. Тэгжиж зохиолоо бичнэ. Тэгэл нөгөө зохиолын гүйцэтгэх тал дээр бол манай хүн ажиллана. За ингэж зураг авах юм бол зүгээр байна. Ингэж реакц үзүүлэл зүгээр байна. За охин бол хянагч бид хоёрыг за та хоёр ингэж авсан байх энэ тийм байна. Ер нь л гэр бүлээрээ л орцож байна да. Одоо сүүлийн үеийн контент нөгөө мэргэжлийн камераар биш зориуд юм хөнгөн сонирхчийн төвшөнд гар утсаар хийсэн юм шиг харагдах нь хүнд яваад байгаа шүү дээ. Та бүхэн бол голцоо уцаар хийж байна. Тий, гар утсаараа л хийчих чаахнасаа. Контент үтер камер гэхгүй байгаа юм тийм. Тэгээд эдитэж гэсэн би өөрөө л хийчихдэг. Биднэрт бол нэг тийм амар нүсэр юм байхгүй. Ер нь л ажил нүсэр болох тусмаа л асуудалтай болдог шүү дээ. Би бол ер нь айл болох хялбархан л хөнгөн байх дуртай.
Зөв зөв. За контент өвд юм байна. Тэгэхээр одоо ирээд бас буцаад компани хэсэг рүү орё гэж бодож байна л да. Та ингээд 10 төрлөө бүтээгдэхүүн оруулж ирж байна гэж. Тэгэхээр хятадаас нааш бүтээгдэхүүн оруулж ирэхэд юу юун дээр анхаардیں۔ Том брендийн мэдээж ирэх нэг босго нь өндөр шүү дээ. Танаад одоо тэдэн борлуулалт хийхгүйгээд яаж сонгож оруулж ирээд одоо энэ амжилттай борлуулалт хийгээд байна. Магадгүй бас нэг манай подкастыг нэг голцоогоо юм SEO бизнес оонер зарим хүмүүс үздэг байхгүй. Тэгэхээр бас жоохон санаа хүүднээс тип маркер те ийм бүтээгдэхүүн Монголд ингэж оруулж ирэл амжилттай гэдэг ч гэдэг юм гэдгээр сонсё гэж бодлоо. За ер нь бол бүтээгдэхүүн оруулж ирэхэд бол тэр болгон амжилттай болохгүй. Ер нь хэцүү. Одоо бид нар чинь эхний 3 жил бол бүр ингээд бүр арчилсан шүү дээ. Юу чгүй. Юу нөгөө хөрөнгө оруулсан мөнгө, юу ашиг ажилчдынхаа цалингч тавьж чадахгүй хэмжээний. Ер нь альва нэгэн бүтээгдэхүүн орж ирээд нутагшаа суурьшаад хүмүүс хүлээн зөвшөөрөх хүртэл бол 3 жил бол хангалттай. Тэр хэмжээний эргэлтийн хөрөнгөө даах чадвартай, хүмүүсийнхээ ажлын одоо цалингийн өгөх чадвартай тим байж ижил яг том компани маягаар үйл ажиллагаа хийвэл зүгээр юм билээ. Бид нар чинь ерөөсөө уучраа мэдгүй ингээ ороод ирсэн. За урт талаас нөгөө нэг хэдэн хүмүүс маань дэмжижсэн учраас компани нөгөө нэг Dayo компани бас нэлээд дэмжлэг үзүүлсэн учраас энэ хүртэл ер нь бол явсан. За тэгээд бүтээгдэхүүн сонгох бол мэдээж хүн болгоны өөрсдийнх нь сонирхол те өөрөө яг юу сонирхож байна. Сонгохдоо яг нэгдүгürt үйлдвэртэй нь очиж сонгох хэрэгтэй. Үйлдвэртэй нь очиж уулзах хэрэгтэй. Үйлдвэр нь бас маркетингийн тал дээр туслалцаа үзүүлдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй л бол тэгэл маркетингда хамаг юм зарчих юм бол ер нь босч ирэхэд аюу хэцүү юм л. Одоо ч тэр тусмаа бүтээгдэхүүнүүд маш олон болсон шүү дээ. Хүмүүс яг юу авахаа мэдэхгүй болсон. Ер нь юу авъя ч гэсэн баг бүх юм нь байж гин. Тэгэхээр тэднээс яаж өөр байхыг гэдэг чинь ерөөсөө маркетинг дээр л суйрлаад байгаа шүү дээ. Тэгэхээр маркетингаа л хамгийн сайн хийхин тулд маркетинг үйлдвэрээсээ даах уу даахгүй юу гэдгийг л асуух хэрэгтэй бил. Тэнд бол ингээд яг өөрийн гэсэн өмнө сурч ирсэн болохоор хэл бол одоо ойлголцоход асуудалгүй гэж бодож байна тий. Угшаа хэлцээр хэд ер нь монголчууд ингэж очиж урд төрштөөр очиж 8 хэлцээ хэд ер нь юун дээр алдтiin яаж одоо амжилттай хэрэлцээ бүтдیں۔ Тий. Урдлын зүг хүмүүстэй одоо манай хөршүүдтэйгээ яаж харилцвал амжилттай дийлээ бүтээж одоо нэг бараа таваараа авах нь тий. Та тэр талаар бас туршлагатай байх тий. Сонсё гэж бодлоо. Хятад ч бас хэцүү шттэ. Нарийн хүмүүс шттэ. Одоо 7 биш 10 хэмжинэ. Тэгэл байн ирээл уулзаал бөөн уулзалт болж явж байгаа л тэгэл энэ болохгүй байна гээл алга болчдөг төрлийн хүмүүс байна. Тэгээд яг энэ Dayo-гоос өмнө бас хийжсэн хүмүүсийг уулзуулж исэн ажлууд бас яг ингээ бүтцийг шатан дээр хятадууд нь ч байсан юм байна. Монголчууд нь ч ингээд яг ингээ мөнгө төгрөгөө оруулж ирээд хөрөнгө оруулалт нь болцсон хойно монголчууд маань ч өөрсдөө ингээд асуудал гаргаад болцсон юмнууд байдаг. Ер нь л ихтгэлцэл штэ. Монголчууд л аягүй сайн найдвартай байх юм бол тэд нар чинь манад хөрөнгө оруулах гэж хүмүүс их юм бодох нь бол тодорхой штэ. Манайхан л ихтгэлтэй байх хэрэгтэй л гэж боддог. Ер нь гадаадын хөрөнгө оруулагч нар итгэлээ нилээд алдсан баг. Би бас сүүлийн үед юм оруулаа юм хиймээ гэд ер нь л дандаа л хаширлаад байгаа штэ. Тал ер нь хэцүү тий. Том жижиггүй л тийм болсон юм шүү дээ тий. Харин тий. Уул уурхай хятад энэ бодлоон дээр хүртэл юм бол зүйл болчиход байгаа юм шүү дээ. Харин тий. Уул нь бол яг ингээд хятадд юм Монгол руу хий гэсэн хүмүүс бол зөндөө байдаг. Тэгэл зөвхөн яг л итгэхгүй байгаа учраас л хийхгүй байгаа. Итгэлгүй энэ гэдэг нь яг тухайн харилцаж байгаа хүнээс гадна тухайн улсын одоо нэг засаг солигдоод хууль журам дээр бас суурилж байна үү тий. Докторгүй. Тий, яста хууль эрхцэн докторгүй байдал чинь бас айгүйх нөлөөлдөг. Арай их нэг ажил бүтэнгүү дараа нь солигдсон. Нөгөө наадах чинь боллоо гэл энэ зөвшөөрлийн цуцлаач гэдэг юм. Тийм юм бол зөндөө гарч байгаа шүү дээ. Одоо ер нь манай гайл ер нь ямар ч юм бол бараа тав оруулж ирэхэд таавал зөндөө оруулж ирж байгаа. Асуудал хүндрэл ингээд чирэгдүүлж байгаа олон нэг хоцрож байгаа юм ер нь хэр үйдэг бол манайд. Яг одоо сүүлийн үед бол тэгж нэг хоцроож барих нь бол гайг болсон шүү дээ. Яг айлаа бүрэн мэдүүлээд явчих юм бол бас гайгүй ачаалалж гайгүй эртэг болсон. Харин энэ карго гэд нэг юм хэцүү юм гараад ирчихжээ. 9 жороо юм ингээ оруулаад ирдэг. Тэрийг яаж ч нөгөө нэг мэдүүлээд оруулж ирж байгаа юм бүү мэд. За тэр каргоны асуудал бол яг бид нарыг татвараа зөв төлөөд яг үнэн шударгаар явж байгаа бизнес эрхэлж байгаа хүмүүс л хамгийн их гай болж байгаа. Одоо тэд нар чинь ингээд бид нэр ингээ бүх татвараа төлөөд орж ирээд борлуулж ангууд нөгөө нэг хүмүүс чи каргогоор орж ирсэн бүтээгдэхүүнүүдээ эсвэл ингээ ганцгаар оруулж ирээд за жишээлх юм бол одоо ингээд
импортын зөвшөөрлгүй хэдэн бараанууд одоо манай улаан лаазтай ижлэхэн даавь байдаг хгүй. Тэр бол импортын экспортын зөвшөөрлгүй. Тэгэхэд манайхан оруулж ирээд борлуулдаг. Тэрийг бид нэр бас яаж одоо энийг болиулах вэ гэд яваад хөөцөлтөд бол ер нь бол дэлэхгүй байгаа. Яагад гэвэл ганцгаар оруулж ирээд замын үд дээр бөөгнүүлж агаад ч юм уу нэг машин болгоод оруулаад ирчдэг. Тэгэнгүүт тэгээд дэлгүүр хошоон ч гэсэн тэгэл орж ирэнгүүтээ нэг юм лабораторид өгөөл тэгэнгүүт лабораторийн шинжилгээ бол мэдээж хийгээл өгнө шүү дээ. Тэгэнгүүт манайх шинжилгээний бичгтээ борлуулж болно гэсэн үг гээд борлуулцдаг. Тэгэнгүүт нөгөө нэг хуучин мэрэгжлийн хяналт байсан үе бодох юм бол ер нь жоохон хөлсний аюулгүй байдал бол ер нь хаалтагдцсан. Одоо ямар ч тийм хаяг шашны одоо нөгөө хууль дүрмд таарсан юм юу ч байхгүй. Ингээл бүр ингээ буруу муруу орчуулсан юмнууд хүртэл наацсан. Тэгэл борлуулж байгаа юмнууд зөндөө. Тэдрийг харангуут заримдаа шантардаг шүү дээ. Би ч гэсэн баг ингээд юу татвар матвар төлөхгүй ингээ оруулаад ирвэл баг илүү ашигтай ажиллах гэж байгаа юм шиг. Тэд нэр болохоор илүү хямдхан борлуулчихад байгаа байхгүй. Татвар төлөг учраас тий. Одоо энэ татвар төлөхийн ач тусыг хүмүүс зарим нь анзаарахгүй байх шиг юм тий. Нэг аль биесээр орж ирээд тэгээд тэнд чинь нэмэн өртөг нөгөө бүх зардал юугаад косто тооцоод ингээд яг худалдан борлуулах хүн гарч ирж штэ тий. Тэгхгүйгээр шууд монголчууд монголоор за 30 хоног үлдэх автомат гэж боддог тий. Артлын зардлыг ерөөсө бодохгүй тий. Тэгээд татвараа шударгаар төлсөн бол дараа нь компанид нөт мөтс ингээд төлөхөд амар байдаг. Харин ганцаар орж ирвэл нэг л өдөр сүрнэ гэдгийг бас хэлэх байх юм тий. Харин тий. Тэрийг бодохоор ганцхан хятадаас ч биш ингээд Солонгос, Японоос ингээд орж ирж байгаа бүрчнөө тийм. Бид нар болохоор хятад талдаа хөсөлт өгөөд ингээд улаан даавь одоо манай л өрсөлдөгч болохоор л тэрэн дээр ингээд яриад байна л да. Даавь ингээд орж ирж байна гингүүт. Хятад тал бол ингээд уул нь ингээд нам ингээд хаагаад байгаа байхгүй. Зөндөө олон хятад юм каргоор ирж байгаануудыг нөгөө нэг улаан даавь устгаж мустгсан хураасан тийм тохиолдол зөндөө байгаа. Тэгэхэд манайх нөгөө ганцаар орж ирж байгаа учраас. Тэгээд нөгөө нэг юм холыг харахгүй байгаа мó л гэж бодоод байгаа шүү дээ. Одоо бид нар чинь ингээд удаан хугацаанд доктортой байхын тулд заавал зөв явж иш доктортой байх гэдэг. Одоо энэ ийм бизнес эрхлээд амар их мөнгө олно гэж бас бодож болохгүй. Нэгдүгээр ингээд хүмүүст гоё ингээд дурсамжийг бүтээж өгч гин. Одоо би өөрийнхөө бизнесийг хүүхэд наснд хүргэж өгдөг бизнес гэдэг байгаа штэ. Хүүхдүүд хүмүүс ингээд одоо 60 70 80 оныхан бол бүгд мэдж байгаа уунгууд яг ингээд бид нэр 100-ийн ундаа яг хүүхэд ахтаа уужсэн штэ ч гэдэм үү. Бидний үед 50 байсан штэ гэдэг ч юм уу ингээд хүүхэд насаа эргэж дурсдаг. Тийм болохоор би хүүхэд наснд хүргэж өгдөг ажил хийдэг гэдэг байхгүй. Тэрэн шиг ингээд гоё хүмүүст үн цэн түгээгээл хүмүүсийг гоё одоо би 30 гэр бүлийг тижиж гингүүт ингээ бас нэг өөртөө гоё үнцэн бүтээчихэж байгаа. За тэгээ би улс их орондоо татварын төлж гин. Одоо бас нэг жижигэн ч гэсэн одоо юу гэдэг вэ? Хувь нэмэр тий хувь нэмэр бас жижигэн ч гэсэн хувь нэмэр оруулж гин. Яг тэр сэтгэл зүй тэр үн цэнээрээ л хүн гоё ингээл амьдрал явчвал гоё юм шиг байгаа шүү дээ. Хэдэн тэр бомд өрхтэй байгаад нэг тийм аз жаргалтай амжилттай ч юм уу тийм юм мэдэрдэг баха. Миний хувьд бол тийм. Зүг баг таны хувийн философи гэж. За баг л тийм болчихлоо тий. За. Тэгээд та 10 хэдэн төрлийн брэнд бүтээгдэхүүн оруулж ирж байна гэж. Тэгэхээр энэ болгон цаанаа татвар төлж байгаа. Ер нь 2019 оноос хойш нийтдээ та хэдийн хэмжээний татварыг ер нь улсдаа төлөв? Гайлын татвар гэх юм бол бүр хэмжээшгүй болсон байлээ. Би тэрийг сүүлд нэр хардсан мартсан байна. Яг энэ жилийн зүгээр орлогын албан татвар гэх юм бол 600 сая зөвхөн орлого албан. Зөвхөн тий. Тэгэл эндээс нийгмийн даатгал бүгд орно шүү дээ. Тэгэл хот гэл явчихсан та. Нөөтч бас явж л байна. Тий шүү дээ. Тэгэл зөвхөн сүлд хальт харж ирсэн юу байна. Нэг нь л юм байна тий. Тэгэхээр бас нэлээд хүндөр татвар. Энэ татварууд бүгд л цаашаа улсдаа сургууль багш имлэгтэй ингээл цалин болол очиж байгаа байх. Тий. Хэдийгээр одоо энийг би бодохдоо би хятадд сурсны бас нэг юм давуу тал. Тэгээ Монгол улстай ингээ гаднаас би хөрөнгө оруулалт татаад ирсэн. Тэгээ би Монгол улсынхаа хүмүүст ингээд ийм татварын төлөөд хүмүүсийг ингээд гэр бүлийн гоё ингээд ажилтаа байлгаад гээд уул нь би болохоор өөртөө айгу гоё бодох гэдэг байхгүй юу. Тэгэнгүүт зарим хүмүүс болохоор хүлээж авахта нэг хужаагийн нэг муу юм оруулж ирээд хужаа юм задлаа гээд ингээд бас эсэргүүцэх хүмүүс ч бас байж л идэг. Тэгээд тэр хүмүүсийн улс орондоо оруулж байгаа зүйлс юу бол гэж ярих хэрэгтэй. Тий, одоо тэр болонгот яг баг тийм сэтгхүүд 80 оноор баг дуусгаруулж байгаа хаа. 90 оноос хойш хүүхдүүд бол ер нь нэг тийм байхгүй бүр даяарсан үзэлтэй болсон шүү дээ. За одоо дөнгөд түрүү та ярианд хэлжсэн гэд
ямар бараа бүтээгдэхүүн оруулж ирэл амжилттай юу гэж асууад нөгөө яг хоногшуулт бусдаас ялгардаг бүх адилхан бараа бүх юм ороод ирсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр та бол хоногшуултыг бол ингээд өөрийнхөө биеэр одоо харуулад ингээд рил контент хийгээ явж штэ тий. Энэ шиг одоо бус хүмүүс зүгээр хоёул жишээ авъя хин нэгэн бас нэг бараа оруулж ирэх гэл 2 3 жил ингээд доктортой байх гэл үзэж гин гэж бодъё. Хоногчлолд хүн хүслэх хэвээр юм уу? Зүгээр нэг имплюенс та нэг сурчлаач гэх юм тэрийг байнга төлөхөд хэцүү байдаг бах тий. Тэр өөрөө гарах юм уу? Ер нь бараа борлууллаа гэхэд тэр хүндээ ямар зөвлөгөө өгүүлэх одоо ялгаралтай маркетинг дээр байж болох уу? Ер нь бол өөрийнхөө борлуулж байгаа бүтээгдэхүүнд ихтгэл төгс байхын тулд ер нь сүүлийн үед тэр тусмаа үүсгэн байгуулагчид өөрсдөө л уулна гарч ирвэл зүгээр. Манайхан ч нэг айгүйх юм боссын сэтгхүүтэй захирал хүн ингээд нэг ард даалт ингээл өстөг өдөр даалгаж явах гэж бодоод байхгүй би. Надад ерөөсөө тийм захирал сэтгхүү энэ төр байдаггүй. Би аль болох л ингээд түүчээлэл урталд нь мөс хаглал аль болох л ажилчдаа ингээд замыг гаргаж өгөөл явах сонирхолтой. Тэгэхээр бусдаас онцгойрол гэвэл ер нь л нэгдүгээрт өөрөө байх хэрэгтэй. Хоёрдугаарт бас бүтээгдэхүүндээ ихтгэлтэй байх юм бол бас л өөрөө л гарч ирэх хэрэгтэй. За хэрвээ үнэхээр өөрөө гарч ирч чадахгүй бол бас нэг юм нүр царай ер нь л байж игэл зүгээр. Энэ хүн дандаа л энийг ярьж яддаг штэ гингүүд хүмүүсийн ихтгэл үнэмшил яг тийшээгээ яваад хүмүүс чинь одоо бүтээгдэхүүнд гэхээсээ илүү хин уугаад байгаа, хин хэрэглээд байгаа, хин яриад байгаа тэрийг айгүйх ингээд сонсож хүлээж авч тэрүүгээрээ сонголтоо хийдэг болсон учраас ер нь бол яг юм тогтсон нэг инфлюенсер ч юм уу эсвэл тогтсон нэг хүн өөрөө бэлдэж болж штэ тэ заавал инфлюенсер биш ер нь заавал нэг хүн тэгэл ярьж л байх хэрэгтэй. Одоо хятадын борлуулалтаас би айгүйх сурдаг байхгүй. Яаж өдрө болгон лайв хийдэг лээ. Өглөө бүр шүн ороход ч гэсэн лайв хийгээл юм борлуулаад иждэг хүмүүс нь ер нь бол тийм уухгүй л байх хэрэгтэй гэж боддог. Тэгвэл сая таны яринс нөө урд ажиллаж байгаа хүмүүсийн одоо контент маркетинг дээр сурчилж байгаа тэрийг бас ингээд суралцах хэрэгтэй юм байна да. Тэрнээс одоо гоё авууштай зүйлсүүд юу вэ? Сая бол мэдээж хэрэг өдөр шөнөгүй лайв хийж байгаа гэж тийм. Тэдний арга технологиор нь яаж явж байна? Тэд нэр айгүйх ингээ хүнд хүн авууштай юм айгүйх хийдэг. Би одоо ингээд зүгээр TikTok ч юм уу Facebook-ээс нэг хүн нэг гоё юм олж авч чаддгүй шүү дээ. Зүгээр л нэг юм маазарсан ч юм уу зүгээр нэг хөвгчлөлтэй ч юм уу иймэрхүү юм л үзээд ингээ өнгөрчдөг. Хятадд болохоор хүмүүс ихэнхдээ лайв хийгээ сууж байхдаа энд нэг бүтээгдэхүүнээ тавьсан байлаа гэхэд энд ингээ шал өөр юм яриад өвчдөг. Ингээд хүн одоо философ ч юм уу те хүн байх тухай ч юм уу ямар нэг юмд коуч хийдэг. Эсвэл өөрийнхөө туршлагыг ярьж идэг. Эсвэл яг ингээ уналтаа бас ярьж идэг. Ингээл бичдэг. Тэгэл яг нэг юм очоолаа. Энийг бол гээд. За энийг хэрвээ авах хүмүүс нь байвал ишээгээ тооцоо хийгэрээ. Тэгэл захиалгын хүмүүс нь тэнд нь ингээ захиалгыг яваал ичдэг. Тэгтээ өөртөө болохоор шал өөр юм яриад ичдэг байхгүй. Тэр нь болохоор хүмүүс ингэ сонсоход үнэхээр авууштай. Би бол байнга л яг тийм л юм сонсчихдээ. Хүнд хэрэгтэй юм яриад хажуугаар нэг цухсан бараагаа зурчилт юм шүү дээ. Одоо бол яг ингэ за тэрийг аваараа энийг аваараа гэх юм бол хүмүүс шууд ингээл скролдол өнгөрөөчн тий. Хүний яг сонирхлыг татах юм хийж ийж хүнд яг өгөх үнц нь ер нь хүн ер нь бараа биш одоо сүүлүүд айгу үнцийг хөдөлж авдаг болсон шүү дээ. Бараа тэртээ тэргүү ингээл хог нэгээрээ байж байгаа. Тэгэхээр за би энэ хүн ярьж байгаа. Эсвэл энэ хүнийг би хүндэлдэг учраас ч гэдэг юм уу. Манайхан айгүй хөрхөн тэгж худалдаа авалт их хийдэг. Би таныг дагдаг учраас таныг ингээд одоо үзэж үлгэр дуурайл авдаг учраас би таны энийг авсан шүү гэл. Ер нь бол хүмүүс сүүлийн үед худалдаа авалт тэгж хийдэг болсон. Та одоо нэг уртлаа юм сурчлага хийж байгаа хүмүүсийн голцоо аль платформ үзэж байна? TikTok вэ? Дуин гэх нөхдөй. Тийм. Монгол сууж байна уу? Монголд үзэж байгаа. Тий, дуин гээд яг би урд байж хата ингээд суулгацсан юм байна. Би харин энд Монголоос суулгахгүй үнэхээр бараагүй. Харин болохгүй болсон байлээ сүйд тийм болчих. Тэгэхээр TikTok-ийн хятад хөлбөр одоо энэ дуин дээр мэн зүг дууж байна бүр чинь TikTok. Энэ дээр мэн сүүлийн үед нэг юм химэл оюуганаар хийсэн технологитой ч юм уу ийм бараа сурчлага юм хэрэг орж ирж байна. AI одоо зөндөө. Одоо ингээд яг хүн ярьж байгаа юм шиг ингээд юм яриулаа ингээ орхичдаг. Текстийг хажууд нь компьютер дээр нөгөөд орхичдаг. Яг энд би ингээд юм ярьж байгаа юм чи 24 цаг нөгөөт нь ингээ ярьчдаг. Тэр нь ерөөсөө хүн AI гэж ялгадаггүй. Тий. Тэгээд сүүлийн үед юу санда лайв хийж байгаа хүмүүс нь за цаг яг одоо хэд болж байна? Би бол жинхэнэ хүн байна гэж тэгж ярьдаг болсон байлаа. Ялгархын төвтэй. Тий. Тэгэхгүй бол ингээд өдөр шөнөгүй ингээд бүр ингээ хоол моол идэж байгаа хүртэл бүгд ингээ гараал бүр AI-аар бүр тэг хийдэг болсон. Хүчтэй давлгалж байгаа юм. Тэндээс нэг хятад хэл дээрээ хөргөсөн тэр програм хангамж юм илүү сайн л байгаа юм байна л да. Тий, хятадын юмнууд аюу сайн байлээ. Тэгвэл эндээс үүдээд
та бас одоо ингээд бүтээгдэхүүний юмдыг жоохон AI руу хөрвүүлэх гэсэн бодолтой зүгээр дэмийч юм уу гэж бодож байна. Ер нь таны бодол юу вэ? AI чинь айгүй ажил хөнгөвчүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр бас нэгдүгээрт хөнгөвчүүлж чинь, хоёрдугаар хүмүүс бас сонирхч байна. Шинэлэг юмд хүмүүс дуртай юм чинь бас оролдож үзнэ гэд бас сурч л байгаа. Би чи ер нь жоохон юу ч байсан юм сурах сонирхолтой. Тэгэд өөрөө чаддаг баха айгүй тийм гоё штэ. Заавал чи энийг ингээд өгөөч гэл нэг юм чадаж ядаал, ойлгож ядаал, оролдоол ингээл байждаг хүн бол жоохон тийм ахихад юм хөгжөхөд хэцүү. Тийм болохоор би аль болох хоцрохгүй байхын тулд юм болгоныг өөрөө л үзэл одоо AI бас суралцчихна. Зүг. Тэгвэл та бас нөө хятадл дээр айгүй гоё материалууд гарч ирж байгаа хэлтэй. Дэлхийд дээр гоё ихэнх хэмэл явахын модулүүд 80% одоо хятадууд байгаа шүү дээ. Би бас судлаад тийм дандаа л хятад нөгөө их сургуулийн юмуд нь хятадыг сургуульд ихэнх нь л дандаа барууны сургуультай хамтарсан. За тэгэнгүүт та одоо 30-аад ажилчинтай ингээд дөрөв агуулгатай гэдэг энэ систем бас ингээд хоорондоо бас нэг ямар нэгэн програм хангамжаар уялдаж явж байна уу? Таны одоо компанид ашиглаж байгаа ноу-хау юм уу та тийм. Манайх ч одоо бүр яг юугаар бас холбогдоогүй байна. Одоо энэ pick pack ч юм уу тэр эдэр чинь ингээ бүх ингээ системээр ингээ холбогдсон байгаад байт юм байна. Бид нар болохоор бас яг тэгэхээр асуудлууд бас гарч байна. Нэгдүгээрт яг тэр системүүд нь боловсронгуй биш байгаад нэг бол гацаад ч юм уу туршиж үтсэн бас болохгүй юмнууд их байна. Нэгдүгээр хоёрдугаарт бас нэлээд өндөр зардалтай. Тэр чинь нөө сар болгон юу яхад чинь төлбөр төлөх чинь бас тийм байна. Гуравдугаарт хүмүүс бас ажлынхан бас жоохон тийм дуртай биш байна. Ингээл GPS суулгаад ч юм уу те эсвэл ингээ бүх юм ингээл утсан дээр хяналттай байхад ажлынхан бас тэмж тавтай хүлээж авахгүй байгаа. Тэгээ дээр нь би бас ажилчтай болохоор бүр ингээд нэг юм боолын системээр ажиллах дурггүй. Ингээл бүгдээрээ л яг ухамсараараа хийвэл аюу гоё. Би энэ ажлаа хийх ёстой. Би өнөөдөр илүү борлуулах юм бол илүү цалин авна гэдгээ мэддэг. Тийм байх юм бол би заавал тэр хүмүүсийг хянаа. Заавал системчлэл ингээд хараал суугаад байх бол шаардлагагүй гэж боддог. Санхүү бол мэдээж нэг смарт програмаар бол холбоостой. Санхүүгээ бол тэгж харж байгаа. Зөвхөн ажилчтаа болохоор би борлуулалтаар нэг гүйцэтгэлийг хараал. Тэрнээс шиг ингээд шахаачи одоо ингээд 3 цаг гээд ажилчин дуусчлаа штэ. Тэгвэл чи одоо тэрнээс хойш ажиллаач гэдэг юм уу? Ер нь бол тэхгүй байгаа. Зүг. Уяа хатан л байгаа юм биш тийм шишнэ. Одоо тэгэхээр бас нэг эндээс уулбал дараагийн асуулт гарч ирэх гэдэг л та одоо сүүлийн үед нэг яг зарим гадаадын одоо SEO-ны подкаст англи дээр сонсож байхад нөхдүүд ингэж байгаа. Амжилттай SEO гэдэг чинь нөгөө нэг өөртөө хэр цаг гаргаж байгаа нэр гэдгээр харддаг юм байна гэдэг нөгөө тийм амар завгүй ш гэдэг шиг. Тэр шиг та өгөөд таны хувийн амьдрал арга гэр тэгээд бизнесийн балансыг юу нэг хэрхэн тогтворжуулж байна. Юу нэг цагийн менежментээ хэр хийж байна тийм өдөртөө амьдрал. Эн чин тэгэл айгуу тийм юу байгаамаа. Үеэрээ гэх юм уу? Одоо хэрвээ дөнгөж эхэлж байсан бол үнэхээр толгой өндөх завгүй л ажиллана. Тий. Эхний 2 3 жил бол бүр баг амьдралаа тэр чигээр нь хайцсан л зөвхөн ажил гээл явж байгаа. Тэгжсэний дараа яг ингээд жоох ингээд хүмүүс маань докторж жоод ажиллах учраа олоод надгүй ажиллаад ирэх үед бол өөртөө цаг гаргаж эхэлж байна. Тэрнээс биш бол бас яг эхэлж байгаа үед бол хин л адилхан байдаг байлгүй бүгдээрээ л сандраал өдөр шөнөгүй. Ер нь бол баг 24 цаг нэг хэсэг бол ажиллаж исэн байгаа. Сүлд бодсон чинь ёо бүр арай л дэндүү. Хитрхи ингээд нөгөө донтцсон байсан байна. Ер нь нэг юм хийхдээ жоохон тэгж нөгөө гүн орж хийдэг талын. Тэгэхээр одоо л арай гайгүй болж байна. Одоо бол ажилчид бол юугаар өөртөө ажиллаа хийгээд мэддэг болсон. Одоо мессенжерээр ч юм уу нөгөө холбогдох платформудаараа холбогдоод одоо яаж нэгнийгээ ингэрээгээл өглөө олонгууд нэг юм чиглэл өгчин. За өнөөдөр тэр тийшээ гарах юм байна гэд ойлголцоол орой нэг хэдийг борлуулсан байна гэл нэг юм мэдээлэл авчаал. За тэгэнгүүтээ өдөртөө юугаа компаниудынхаа рил хамтардаг компаниудынхаа бичлэгийг хийж чинь. За заримдаа зохиолуудаа үзээд ингээд зохиолоо бодоод ч юм уу юм хайгаад бас өдөржингөө байх үе байна. За би бол сүүлийн 1 жил бол жоохон мэлтгэлээсээ жоохон хөндөрөөд байж байгаа. Тэрнээс өмнө бол яг өглөө ажилдаа явахаас өмнө фитнесээ хийчихэл тэгэл ажилд явдаг гэсэн. Одоо дахиад жоохон идэвхтэй байна. Гол нь нөгөө ийш тийшээ явах нь ихсээд гадагшаагаа их явж гин.
одоо хорыг сар болгоно л гадагш яваад сүүлийн үед бол бараг л юу яахгүй ш. Фитнес энэ төр хаягдаад. Аялах гэснээс нөгөө нэг аяллахын үеэр та ингээд яаж контент хийж байна бас давхар. Хийн контент хийн. Сүүлийн үед нөгөө аялын компаниуд нөгөө хамтарч байгаа учраас бас тэднийхээ ажлыг бас хийн. За тэгээд бас эндээсээ нөгөө нэг хамтарч байгаа компаниудынхаа бараа бүтээгдэхүүнүүдийг авч явна. Ер нь л зүгээр байна гэж аахгүй те. Би одоо ингээд жишээлх юм бол гадаа төгжрээ сууж хахад л нэг бол контентээ санаа хайж, нэг бол нөгөө эдит хийж чинь. Одоо ерөөсөө ажлын байр хаана байгаа нь ерөөсөө чухал биш. Орон зай хамаарахгүй би ажиллаа хийждэг байхгүй. Байнга л ажиллаа хийж. За. Эдит эвлүүлэх гэснээс та утсан дээр CapCut хийж байна. Тэгж байна. CapCut дээр гэж. Сайхан буйнтай бараа. Тий. Зарим нь нөгөө шууд үеийн дээр хятадын програм дээр тэд нар бас автоматар хийдэг зөндөө олон. CapCut одоо хятадын CapCut гэж бас байдаг байхгүй юу? Оо тийм. Тэр болохоор бүр илүү ингээд юунуудтай. Эффект ингээд сонголтууд нь ингээд айгүйх тий. Даанч бас Монголд хэрэгж болохгүй л. Локейшны харангуйтаа ажиллах болчих. Тэгж байна. Бас тийм. Тэрнээс иш бол бас зөвөн AI маа ороод ирсэн мэл. Одоо улсынхаа бүсээс хамаарат зарим юу функцүүд ажиллах байгаа юм байна. За бас гоё юм те. Зүгээр аялахгүй гэсэн үг шүү дээ. Баахан олон давхар ажиллаа хэмжүүлнэ гэдэг. Эндээс үүдээд та болон таны гэр бүлийн хүмүүсийг одоо хүмүүс ер нь хүүхдийн хүмүүжлэлтийг сайн хүмүүжлээ гэж ярьд юм билээ. Тэгэхээр хүүхдийг хүмүүжлэхэд одоо бас нэг зарим эцэгчүүд сонсч иж магадгүй те. Би ер нь өөрөөр ингэж хүмүүжсэн юм аа. Ер нь манай хүүхдүүд иймэрхүү явж байгаа гэж та бас нэг талаар төртөл. За тэгээ нөгөө нэг алин модноосоо хол ундаггүй гэдэг шиг л би нэг сургаал нэг сүртэй бас тэгээд байгаа юм байхгүй. Ер нь тэгэл өөрөөрөө л үлгэрлэх гэж л хичээдэг дээ. Тэгэл аль болох хийж байгаа юм болгоноо ингээд юм нөгөө нэг тултал хийн гэдэг шиг хийдэг тийм зан чанартай. Тэгээд бас хариуцлагатай байхыг хичээдэг. За тэгээ тэр болгоныг нөгөө харж өсөж байгаа хүүхдүүд бол ерөнхийдөө ер нь бол баг дөр ачт юм уу гэж бодоод байгаа. Тэрнээс биш би ингээл заавал чи хичээл хийх ёстой ч бас яг өөрийнхөө нь байлгадаг. Хизээч чи хичээл хийх ёстой, гэрийн даалгавраа хийх ёстой гэдэг тийм байхгүй. Чи уул нь сайн сурчих юм бол те ийм хүн болно шүү дээ гэдгийг ингээд ойлгуулчихна. Тэгэл ойлголцсон байхад бол тэгээд хүүхд өөрөө одоо жишээлбэл манай хүү одоо урд бас сурж байгаа байхгүй. Тэгээд жоохон хэцүү байгаа юм шиг үлээ гэр орноо санаа төрүүлээд ирмээр байна гэл. Тэгэхээр за минийхөө одоо ингээд 14 хоног үлдсэн байна. Чи энэ 14 хоногийг өөрөө чи төвчий гэж бодож байна уу? Зүгээр шууд ингээд хаяал ирэй гэж бодож байна. Чи өөрөө шийд гэл ингээд дандаа өөрд нь ингээд юу өчтдөг. Сонголтыг үлдээ чинь тэнгууд өөрөө хүүхд чинь бодоод эхэлдэг шүү дээ. Ер нь л тийм маягаар нэг тэгж хүчилж юу ингээд хүмүүжүүлэх гээл нэг мундаг философи гэдэг ах юм ер нь баггүй тий. Өөрөөрөө л үлгэрл. Зөв. За гэрүүлийн хувьд л хүүхдүүд маань ингэж хүмүүжж байгаа мэн гэж та ярьлаа. Тэгэхээр бас одоо эргүүлээд дахиад нэг жоохон компанид орох гэдэг л да би. Ер нь бизнес хийж байгаа, худалдааны бизнес хийж байгаа хүмүүс бол одоо шатаагүй түүх гэж орог байдаг баг тийм. Танд одоо ингэ санаанд байгаа ер нь яг айхтар тэгж шатсан шүү гэсэн юунаас улсан юм бол тэг нэг сургамж үлдээгэр санаас уулахаар шатсан түүх вэ гэж. Байгаль да сая ковидоор л яг нөгөө бизнес дөнгөж эхлээд ижсэн учраас ковид гарсан 19 он гээд гарсан штэ. Тэрнээс олж нөгөө бараа бүтээгдэхүүнүүдээ яг ингээд захиалал мөнгө урагшны явуулаад хэл хаацсан. Тэгэл Монголдооч мөнгө байхгүй, бараач байхгүй, юучгүй баахан ажилчинтай тэгээд үлдсэн түүх бол байна. Тэгээд 6 сар тэнд оруулж ирч чадахгүй байжгаад яг хил дээр ингээ гаццсан. Тэгэж нэг том шатсан. Тэр ингээд бүр бараанч орж ирээгүү тэг бүр тэр чигтээ өнгөрсөн гэсэн үг юм. Тийм штэ. Тэр чигээрээ тэгэл өнгөрөө. Тэр гацсан бараануудаа хайцсан гэсэн үг. Австралид орно. Яа. Тэгдэг. Манай Монголын хуульчин нөгөө 6 сараас доош нөгөө хадгалах хугацаатай бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг юм ба шүү дээ. Бид манайх чинь тэндээ гайл дээрээ 6 сар хадгалагдсан. Бид нэр тэнд бас агуулгын төрөөс төлөөд байгаа шүү дээ. Хизээ нэг өдөр ороод ирэх юм бол хил онгоох юм бол оруулж ирнэ гэж бодоо тэнд одоо гайлын агуулгах түрээслээд байлгаад байдаг. Энд нөгөө бараагаа хүлээж авна гэдэг нэг агуулгах түрээслээд байлгаад байдаг. Нөгөө ажилчид маань ч гэсэн ажиллаа хийнэ гэж бодоод байгаад байдаг. Тий, цалингаа өгч сүулдэ дийлхэ болоод
одоо байр машин тавьж болох юмнуудаа бүгдийг тавьж ажилчдаа цалингийн өгж нэг хэдэн сар аргалаад сүүлдээ байраа зараад ер нь тэгэл бүх юм дахиад бүр яг юм 0-оос эхэлжсэн 20 он гэхэд юм уу дахиад бүгд 0-оос эхэлтэл. Тэгтээ хүмүүс нөгөө нилээд хэрэглэгчд маань нилээд мэддэг болцсон байсан учраас орж ирээл пэргээл дуусчдаг. Орж ирээл пэргээд дуусчдаг. Тэр нь бүр ингэж жихэн аварсан гэх юм. Тэгээс олон хүмүүс их нөлөөлж энэ ковидын үе тий. Тэгсэн. Тэгсэн. Та сая хэлж байгаа эхлээд 0-оос дахиад ихсэн гэж. Тэгэхээр дахиад бас гарааны хөрөнгө хэрэгтэй болно доо дахиад захиалга тий. Тэрийг та бас яаж босгож вэ? Тэрийг болохоор одоо хүмүүс нөгөө Монголд ингээд хятадууд ч анзаарсан байгаа шүү дээ. Монголд ингээд хүмүүс яг ингээд аль бие орн дайв орж ирээд нэг жил орчим болчлоо. Бас дажгүй хүмүүс таньдаг болчлоо гэдгийг мэддэг болчоод байсан үе. Тэгэнгүүт тэнд нөгөө за бид нар ингээд юг болчлоо хөрөнгө оруулагч хэрэгтэй байна. Олоороо ингээд хөрөнгө оруулагч олдсон. Тэгээ одоо ингээд 4 хүн нийлж байгаа дараагийн бараа бүтээгдэхүүн одоо амар их мөнгө шил тэгтэл дараагийн бүтээгдэхүүнийг оруулж ирэх хөрөнгө оруулагчд олдсон. Тэрнээс би Монголоос дахиж хизээж босгооргүйгээр ер нь бол унтсан байсан. Яг энэ хэцүү цаг үед нь урт түншүүднээс зээлэр бараамаар үүсэн тийм процесс болж байсан. Зээлэр гэхээсээ илүү яг хөрөнгө оруулагч олдоод мөнгөний өгөө захиалаад орж ирчихсэн. Тэгээд бүтэн жил ингээд ямар ч ингээд бизнес байхгүй байхад би ингээд таниусаар л байсан гэдг нь бас хятад талдаа аягүй сайн нөлөө үзүүлсэн. Энд итгэж болох юм байна гэдгийг нь хүмүүс юу н хараад эхэлсэн гэх юм уу? Тийм болохоор хөрөнгө оруулагчид бол нэлээд таатай. Ялч нөгөө та түрүү ярьсан итгэлцэл гэдэг юм яваад байна тийм. Барааныхаа оногшуултыг тасрахгүй хийгээсэн. Манайхан ч ингэж идэх байхгүй. Ингээд урдаас нэг хөрөнгө оруулагч ирлээ гингүүт л за ингээд одоо гурил будаа талах малх аваад иргэнгүүт л заавал нэг 1000 төгрөг нэмээл ингээд нэг юм жижигхэн юм дээр нэг юм одоо тэрийгээ тий сэргэлэн гэж ойлгоод байгаа юм уу эсвэл яаж юм тэр нөгөө нэг ингээд хүмүүс мэдэгдээд идэг. Мэдэгдээд ахт чинь тийм хийхээр бүр ингээд хүмүүс шал дургуулдаг шүү дээ. Тий. Би болохоор бүр яг сэргээрээ ингээд энд байгаа чаддаг юмараа ингээд чадах чинээгээрээ туслахыг хичээгээл. За энд ирж хүмүүс бизнес хийх гэж байна. Би одоо яаж чадах вэ? За эсвэл надаа ингээд машин байна. Эсвэл надаа нэг жоохон мөнгө байна гэд ингээд ер нь бол хичээдэг байсан. Тэр маань бас жоохон нөлөөсөн баг. Тэгэхээр бол одоо тантай хамтарч байгаа одоо контент ч юу, бус брэнд ч юу энэ дэр бол их итгэлцээр тогтож явж байна. Ер нь тий их сэтгэл гаргадаг. Ер нь юм хийх амаргүй шүү дээ. Зүгээр нэг 10 бараа оруулж ирээд борлуулж байгаа хүнд ч гэсэн ингээд аюу гой сэтгэлээрээ туслах нь надад ч гэсэн аюу гой кайфтай шүү дээ. Тий. За тэгвэл итгэлцлэр одоо энэ сайхан бараа бүтээгдэхүүнд борлуулах гэж байна гэж. За тэгэхээр бизнес хийжээвэл мэдээж хэрэг хамтран ажиллаж байгаа хүмүүс, партнерууд, хамтрагчид зайлшгүй л хэрэгтэй баг. Та сая ярь дүрлээтэй хөрөнгө оруулагч гээд. Тэгэхээр явцын дунд ингээд мөнгө төрөөс олж хүмүүс жоохон заримдаа ам өрөөж хоёр тишээ болдог. Тийм зүйл тулгарч явуу. Ер нь та хамтрагчтайгаа хэрхэн харилцаж байна? Яаж одоо урт хугацаанд доктортой явж чадчихэв тий? Наа чи бас асуудал. Одоо эхний нөгөө одоо 20 онд ингээ хөрөнгө оруулаад ирлээ штэ. 20 онд ашиг олоогүй. 21 онд ашиг олоогүй. 22 онд ч гэсэн ашиг олоогүй. Ер нь дандаа л юм ашиггүй. За сүүлдээ эхлээ дандаа алдангтай. Тэгээд эрэнгүүт тэр хүмүүс чинь жоох итгэлээ алдаал. Ер нь бол за болдог ч юм уу гэсэн бодол бас төржлээ. Тэр үедээ болохоор надад санаа хэлэхэд нь би үгүй одоо яг болох гээд байна. Та хэд нэг жоохон гүрийчхээ гээл ингээл бас нэг жоохон итгэл өгж байсаар байгаад 23 оноос эхлээд арай дээр болж эхлээд за тий 24 5 он гэд нилээд гайгүй ашигтай болоод ирэнгүүт хүмүүсийн нөгөө нэг айгуу гой байжсэн юмнууд бас хувирч эхэлнэ. Яг ашиг олоод ирэнгүүт нэг хамтарч байгаа хүмүүс чинь манайх илүү түрүү жилээс ийм байх хэрэгтэй байсан юм шүү. Гэл өмнө жилүүд нь бид нэг татвар энэ төр их төлж чадахгүй ингээд явж исэн үеүүдтэй ингээд орлого олоод ирэнгүүт татвар төлдөг гэдэг хятадч нөгөө хүлээн зөвшөөрч чадахгүй ч юм уу. Эсвэл ингээд нийгмийн даатгал нөөт мөөт чинь яахлаарэ гайлаар орж ирсэн нөөт дахиад дэлгүүр ингээд нөөт төлдөг юм ингээд давхар юм нөөтүүд ингээд айгүйх яригдан гот энэ нөгөө хятад нь ойлгохгүй та хэд манайхыг ингээд манайхаас мөнгө авах гэдэг юм шүү. Сүүлдээ ер нь бас тиймэрхүү асуудлууд гарсан. Ер нь л мөнгөн дээр бол
хүмүүс жоохон тийм гардаг юм бэлээ. Одоо ч гэсэн жоохон тиймэрхүү явж байгаа. Гэхдээ тэгэл ойлгуулаад үзээлээ. Гол нь Монголын татварын системийг ойлгохгүй байгаа байхгүй нөгөө хэд чинь яахлаар ийм их татвар авдیں۔ Яахлаар одоо ингээд давхар ингээд нөөт авдیں۔ Ингээд ерөөсөө тэгээд ойлгож өгөхгүй тиймэрхүү асуудлууд бол гарна. Тэгсэн чинь бас нэрээ нэг сонин Дайо одоо өвөр Монголоос гарсан ундаа штэ. Тэр одоо Америк болсон. Америкт худалдаад авсан. Эцнүүд нь. Оо за. Хятад ч бас нэг юм байна. Амжилттай яваа. Нилээд ийм одоо жишээлх юм бол Монсу гэдэг шиг компани байгаа шүү дээ. Өвөр Монголоос гарсан Монню гэдэг, Или гэдэг бас өвөр Монголын компани, бас сүүний тий. Эдгээр чинь бүгдээрээ шууд улсынх нь юунд ороод улсынх нь мэдээлэлд зарим хувь нь ороод ингээд нөгөө үндэсний стратегийн компани ч юм уу тиймэрхүү болдгийм байна. Тэгсэн чинь Дайо компаниг бас ер нь жоохон тийх гээд тэгээд Дайо ер нь бас яг тийх сонирхолгүй байсан уу яасан Америктэй нэлсэн шүү дээ. Тэгсэн компани тий. Тэгээ Америкаас бас нэлээд олон санал ирж гэн гэж жил болгон сонсогддог байсан. Бид нар тэгээд яна Колотой нийлэх гэж юм болов, Пепситэй нийлэх гэж юм болов гэж бодож исэн чинь яг тийм ундаа устай холбоогүй компанитай нийлсэн. Маш том хөрөнгө оруулалттай болсон. Тэгэхээр бас нэлээд өөрчлөлтүүд гаргалах. Бас сонирхолтой гэсэн. Сая таны ярианаас олж мэдлэлтэй нэг хятад нөгөө нэг том компаниудад төрийн мэдл зарим хэсэг авчт юм шүү дээ. Стратегийн компани гэдэг. Одоо тэгвэл энэ том Alibaba, Huawei энэ бол яг л тийм л байгаа юм л да. Тий, ер нь жоохон тэгэх гээд ирэхээрээ л гадагшаа шилжүүлчихэд байна. Одоо Сингапур ч юм уу. Тий, Сингапур ч юм уу, Лазер ч юм уу том компаниуд нь ингээд ер нь л явчаад байгаа. Сүүлийн үед хятад том компаниуд жоохон цугтаасан байдалтай байна. Монголчууд манайханд яагаад хэлсэн бэ гэхээр зөвөр яг уу Дайог зүгээр л нэг юм ундааны үйлдвэр нэг цех шиг бодоод байгаа хгүй юу. Хятадаа 11 том үйлдвэртэй. Тэгээд үйлдвэр нь Германы хамгийн сүүлийн үеийн нөгөө технологиор инновацаар хийгдсэн том үйлдвэрт нэлээд олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргадаг. Ганцхан Дайо биш. Манайх л Дайог нь оруулж ирж байгаа болохоос өөрийг нь авъя ч гэсэн өгөхгүй юм билээ. Дээр нөгөө манайх ч нөгөө юу н зах зээл нь жижигхэн. Зүгээр л нэг юм жижигхэн сум байхс нь манайх хүн ам цөөхөн штэ. Тийм болохоор л ер нь бол монголчуудыг тоож ундаага ер нь хөөргөө. Тэг бид нар л ингээл гүрийгээл ингээл явж байгаа учраас за баг хөрхий дөөгөл гайгүй өгөөд байгаа. Гэхдээ сүүлийн үеийн борлуулалт ер нь арай гайгүй байгаа учраас бас гайг болсон. Тэг бас нэг яг тухайн дүүргийнх нь хүн амаас жижигхэн ч гэсэн гадаад улс гэдгээр нь хандаад тэгж импортлж байгаа гэдэг. Тэгж экспортлж байгаа гэдэг. За сая бас сонирхолтой мэдж авлаа. Хятадын компаниудын гэдэг юм байна. Тэгээд түрүүний ярианаас үлддэг нөгөө хамтрагчтай айгуу чухал гэдэг тэгжсэн. Тэгэхээр бас хамтрагчаа ер нь таньж мэдэх хугацаа оронд бас тэгээд мөнгө таниулж яах гэсэн үг. Та бас хүмүүсийг хэрхэн таньж байна те ойр төрных хүмүүс. Ер нь бол яг мөнгө л таниулдаг юм байна гэдгийг одоо айгуу сайн ойлгоцсон. Хамтрагчийг эхлээд бол үнэхээр бүгдээрээ л гоё юм ярьж та хэдүүлээ ингээл тэд хувааж аваад ингээд мөнгөөл гэдэг айгуу гоё ярина. Тэгэл яг ингээд ийм хүнд хэцүү байгаа үеиг бол хүн яаж игээл давдаг. Тэгэл яг юмтай болохоор л хүний яг зан чанар нь танигддсан юм байна гэдгийг бол яг ингээд өөрийнхөө туршлагаар бол хараа л гэж. За сая хоёулаас нөөтөл ярьлаа. Манай Монголын татварын хуулийг бол бид нар өөрсдөө ч бас бүрэн ойлгохгүй заримдаа. Ялангуяа нөөтөл гайл дээр нэг нөөтөлчөд тэгээд дэлгүүрт борлуулах дахиад нөөт өгдөг. Тэр нь яг нөгөө өмнөх гайл дээр төсөн нөөтөөс яг хасагдчихж байгаа л та. Тэгтээ жоохон нэмэн өртөө одоо тааж төлдөг. Тэгэхээр хятадын нөөт яг яаж авд юм бол би бас сонирхолтой санагдтаа л та. Компанид. Хятад ч 13% шууд буцаад авчдаг шүү. Оо, бүр нэг л юм байна те. Хэлэхгүй. Тий. Одоо бид нэр урагш нь мөнгө явуулж бараага захиаллаа. Тэд нэр яг тэр хувийнхаа 13%-ийн шууд нөтөөгээ буцаагаад өөрсдөө авчдаг. Бүр мөнгөөр нь авдаг. Оо, ямар гоё. Харин тий. Манайх ч ингээд дараагийн нөтнөөс нь хасна басна гэсэн юм байхгүй. Ерөөсөө шууд нөтийн мөнгөөр нь авт юм бэл. Тэгэхээр ч одоо тийм газар бизнесийг татвар бас гоё л таатай байгаа юм. Тэд нэр зөвхөн биднэрт бараага борлуулан гутаа 13%-ийг авна гэдэг чинь шууд бараг л дахин авчиж гин гэсэн үг байгаа байхгүй. Тийм бэ. Ямар ч санаа зовх юмгүй тэд нэр. Тийм болохоор яг уул нь аль биесаар ингээд бизнес хийх юм бол хятад уулын дуртай.
Тэд нэр ингээд дээр нь дахиад энэ борлуулалтын хаашгийг бас авчна. Дээр нь нөөтөө ингээд авчдаг учраас ер нь бол гоё юм аа. тий мөнгөөр нь авчдаг учраас Дотроо орчин гээд. За одоо ер нь ингээ манай подкаст төрийн төгсөх шинэ анж байна. Тэгээд баг сүүлийн асуулт жахуу болж байна. Тэгэхээр энэ болохоор ирээдүйд ер нь та аль чиглэлийн бизнес руу орё гэж бодож байна. Янз бүрийн төлөвлөсөн зүйл байгаа юу? Нэг нарийн деталь хэлэх шаардлага л да. Ер нь би нэг иймэрхүү юм зорж байгаа гэл ерөнхийдөө те. бас ийм янз янзын олон юм туршиж үзэхэд нэгдүгээрт одоо эдийн засгийн орчим хэцүү байгаа. Ер нь амар тийм холыг төлөвлөх бас айгүй боломжгүй болчих. Юу ч тохиолдож магадгүй юм. Тийм сонин юм цаг үе болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр би бас хитрхи урт тийм төлөвлөгөө бас тавих байгаа. Зүгээр тийм том алхахаасаа илүү зүгээр гой тогтвортой. Зүгээр л хийгээл тогтвортой л байж ивэл. Одоо манай энэ 10 хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүнүүд би өөрөө бас сонгосон юм биш нэрээ дээр яриа гэсэн. Нөгөө нэг дааяг борлуулж байгааг хятадууд бас харж байгаа учраас үйлдвэрийнх нь эзэдүүд манд биднийг бүр ингээ олж ирж уулзж байгаа. За. Тий. Тэгээд бид нэр тэндээс нь сонгоод за энийг борлуулж болох юм байна гэдгээ л сонгож ерөнхийдөө ундаа усны чиглэлд л явж байгаа. Тэгээд дандаа жилийнх нь одоо хятадд борлуулж байгаа, олон улсад борлуулж байгаа борлуулалтыг харчаад тэгээд сонгодог. Одоо жишээлх юм бол даягаас гадна манай нэг хэдэн улс ундаанууд байгаа. Тэд нэр гэхтэл дэлхийн 40 гаруй улсад борлуулагддаг. Дээр нь одоо жилийнх нь борлуулалт 100 тэрбум юан нэг ч юм уу тийм юм харж бид нэр одоо жоох үнэтэй болоод байгаа байхгүй. Тий бид нэр өөртөө сонгож байгаа юм биш нэрээ тэрийг өмнөх дээр хэлнэ гэж бодчихсон мартчих. Гоё юм ээ тий. Амжилттай борлуулангууд тэгвэл энэ хүн борлуулж чадна гэдээ хятадууд ирж уулзж байсан юм шүү. Бүр ингээ олж ирж ингээд аягүй хөрхөө уулзаад тэгээд нийлээд хэдэн бүтээгдэхүүнтэй болсон. Доктортой байхын тулд нэг бүтээгдэхүүнтэй байх нь аягүй амар юм бэл. Нэг л бүтээгдэхүүнээ үзээлэн. Тэгэл гаргаал ирж чадах юм бол ингээд ийм толгой нөхчин багтай. Тэгээ алсын хараа гэх юм бол нэг тийм олон юм бодохгүй байна. Доктортой тэгээд нэг жижигхэн өсөлттэй. 1-2 жилдээ яг нэг айгуу гой том тоо хэлчихэд 1-2 жилдээ ч юм уу борлуулалтынхаа орлогыг 12 оронтой тоо болгоно гэж бодсон байгаа. Тэрнээс өөрөөр бол яг тэгж бизнес хий гэж бодохгүй байна. Контент тал руугаа бол нэлээд хөгжүүлэх гэж бодож байгаа. Би ч хитрхи тоомоо тэгж нэг мөнгө төгрөгийн ханаас нэ хөөцөлдөг төрлийн хүн биш ээ. Яг гой нэг юм хийгээл тэгээ тэрэндээ гой кайфтай, happy амьдралын чанар нь өөрийн зэндаанд л нийцчихвэл тэгээл болоо. Ерөөсөө миний философи тийм. За ингээд санаа суй подкастын ээлж нэгэн дугаараа маань энэ төрөө цаг маань дуусаад одоо баг өндөрлж байна. Тэгэхээр өнөөдрийн дугаараар бид хүн худалдаа, контент тий бусдад хэрхэн хамтрах одоо энэ дайнд гэдэг энэ ундааны талаар бас дэлгэрэнгүй сайхан мэдээлэлтэй боллоо. Америкт хөрөнгө оруулагчтай болсон юм байл гоё мэдээлэл. Хятад бас юу болж байгааг бас хэмлэлийн талаар гоё мэдээлэл хүргэлээ. Тэгээд ер нь цаг гаргаад тий подкаст маань хүрэлцээрсэнд их баярлалаа. Та бүхний ажилд одоо гэрүүл одоо бизнест нь маш сайхан амжилтыг хүсье. Ястад амар мундаг хүмүүс ордог болохоор ер нь жоохон сүртэй тагаа шүү. Тэгэл яаж ийгэл хичээгээл явж л байна да. Тий. Тэгээд бизнес эрхэлж байгаа хүмүүстээ бас подкаст үзэж байгаа хүмүүстээ амжилт хүсье. Тэгээд гоё ихтгэлтэй байгаад тэгээд тууштай байгаад тэгэл ер нь болно да. Басан даа гэж сайн би ярианаас бол доктортой байхыг бол нэлээд сайн ойлголоо. Нэг юм уу тууштай байхыг бол амандаа ихч байна. Өнөөдөр подкастаар гоё ярьж өглөө. Ингээд бүгдээрээ санаа суйын дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Баяртай.